Богд хаант Монгол улсын тагнуулын түүхээс. Тагнуулын байгууллагын 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн дугаартаа Богд хаант Монгол улсын үед Монгол нутагт явуулж байсан хаант Оросын тусгай албаны үйл ажиллагааны талаар өгүүлж байна. Хаант Орос маш эртнээс Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж ашигтай нөхцөл бүрдэхийг хүлээж байна. Ингээд шаардлагатай нөхцөл бүрдсэн гэж үзсэн цагта дэд хурандаа хийтрв тэргүүтээ Монгольская агентура бүлгийг харьбинд байгуулж улмаар түүний хягтад хэлийн комиссараар томилон халах Монголд зохиох тагнуулын ажлыг хариуцуулсан байна. Хийтров инхүү 20 дугаар зууны ихэнх үеэс харьбин хот дахь хаант Оросын консулын халахвчдор тагнуулын төвийн удирдагч болсон бөгөөд халах Монголоос гадна тагнуулч Богданов, Климов нарын хамт өвөр Монголын ноёд дотор тагнуулын ажил зохиож удирдамжийг Бээжин дэх элчин төлөөлөгчид шууд өгч байхаар болжээ. Хаант Оросын консулын бие хамгаалах баг цэргийн захирагч нар орон тооны бус туршуулын журмаар ажиллах болсны зэрэгцээ томоохон худалдаа арилжааны пүүсийн албан хаагчдч ил үргийг давхар гүйцэтгэх болжээ. Энэ хүрээнд нутгийн оршин суугчид 50-аас 75 рублийн шан өгөх замаар сайн туршуул элсүүлэхийн үлгэр жишээг Ладигин, Ахмад Афанасов нарын хүмүүс үлгэрлэн хэрэгжүүлжээ. Ийхүү Оросын тагнуулын сүлжээ Монгол нутагт бий болсныг гэрчлэх нэгэн баримт бол Хаант Оросын Жанжи штабын удирдах газраас Монголд ажилладаг 20 дугаартай тагнуулчийн жилийн төсөвт зориулан 4,000 рублийн зардал гаргах болсон байна. Оросуудын тагнуулын сүлжээгийн өргөдгөх чармайлт үр дүнгээ өгч 1911 он гэхэд Эрхүүгийн цэргийн тойргийн штаб Монголын ихэнх хэсгийг хамарсан тагнуулын мэдээг олж авдаг болжээ. Хийтровт Бээжин цугайлчин сайд Кростовец нууц тушаалагч Хятад Монголын байр байдал ба альч тэргүүтнийг хянан үзхийг тушааж бараг дотоод болон халах Монголыг өөрийн эрхтэй засаг болгох хэмээн хэлэлцсэн зүйлүүдийг мэдүүлсэнд зүйтэй гэсэн боловч бараг дотоод Монголд иргэн тариачин үлэмж их байх тул эрх биш хүнд хүчээр явдал болох уйзаа хэмээн санах бөгөөд гагцгүй халах Монголыг улс болгон тусгаарлах явдал дөхөн буй хэмээн тэмдэглэжээ. Элчин сайд Кростовец хожим нийслэл хүрээнд хаант Оросын бүрэн эрх төлөөлөгчөөр ирж 1912 оны Монгол Оросын гэрээг байгуулахад голлох үүрэг гүйцэтгсэн юм. Богд хаант Монгол улс байгуулагдахад хаант Орос Ар Монголд байр суурь бэхжүүлэхэд анхаарч тусгай албад нь идэвхтэй ажиллаж байсны дотор Эрхүүгийн цэргийн тойргийн штаб нь Монголын нэгэн хааны хатан засгийн газарт ажилладаг нэг Оросын бурайд 2 төшмөлийг тус мэдээлэгчээр элсүүлэн ажиллаж байсан баримтуулжээ. Хаант Оросын тагнуулын албаны Монгол дахь зорилт бол өөрийн энэ тэнцүү өрсөлдөгч болох Японы нөлөөг үл дэлгэрүүлэх явдал байсан тул энэ талаар ихээхэн хүч анхаарал тавьж байв. 1913 онд хүрээнд Японы тагнуулч Камекичи Одотэй Кодама хэмээх нууц нэрээр ирж Монголын эрх баригчдад уулзахад Оросын консулын газар Хийтрвийн тусламжтайгаар хянан тагнаж Монголын удирдагчдад хийсэн нууц мэдээллийг нь өөрийн тагнуул бурайд Баданжаваар дамжуулан олж засгийн газартаа мэдгдсэн байна. Оросууд өөрийн ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд Монголын талтай хамтран ажиллаж байна. Дотоодын байгууллага 4 хонсны дараа буюу 1912 оны 1-р сарын 3-ны өдөр Хягтын төшмөлд явуулсан бичигт Хягтын төмөр утасны чин хэмээгч хятад эдүүгээ болтол буцаагүй. Элдв мууг хөгжөөн явах байдалтай тул хурдан буцааваас зохилтой. Бас Сандогийн оронд Гуйфан хэмээх хүн Хягтаар ирнэ хэмээн хэлцэгдэн байгаа тул хэрхэвч нэвтрүүлэлгүй арга хэрэглэн буцаа гэж мэдгдсэний хариуд ирүүлсэн бичигт тушаалыг хичээнгүүлэн хянаж урьдаар хэлийн Орос комиссараар самхинэ зөвлөн асууваас Чингийн ганц бие хөөх буюу түүнийг дагалдсан хань нөхөд олон бус одоо зайлуулах учрыг чин болон өөр бусад иргэн нэгч хүнд мэдэгдэж огт үл болно хэмээн зөвлөснийг уламжилжээ. Энэхүү Чингэгч нь Япон, Хятад, англи хэл мэддэг тагнуулын ажилтан байсан ба Орос Японы дайны дараа Троицко-Савс хотын эмийн сангийн эзэн Лин Тимминд Оросын цэргийн ангиудыг судлах, гадаад Монголд хаант Оросын нөлөө нэвтэрч байгаа тухай мэдээлэл цуглуулах даалгавар өгч Улмаар Чит, Улаан-Уд хот дахь Японы консул болон тэнд оршин суудаг японочдтой хамтран ажилладаг байжээ. Ийхүү Оросын эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байсан Япон тагнуулчдыг хамтран шалгаж Оросын талын санаачлагаар хөөн гаргасан байна. Богд хааны зарилгаар
Ховд хотыг чөлөөлөх чухал мэдээ нэвтрүүлэн монголчуудад тусалсны учир 1912 оны 6 дугаар сарын 21-нд Ховдод очисон хаант Оросын консул Кузьминскийд улсад туслагч гүнгийн зэрэг жинс тогсын отго шагнасан нь гадаадын хүний хүчин зүтгэлийг үнэлсэн анхны тохиолдол байв. Дунд өдөргөн улстай нууц хилцээр хийж байсан хайсан гүний үйлдэлийг Оросын тал анх илчилж, Монголын талд мэдэгдэн шалгуулсан нь түүнтэй төстэй жишээ байв. Хаант Оросын тусгай алба өвөр Монголын Бинтвангийн төрсөндөө хамбад орж дунд дэргэн улсын засгийн газартай нууцаар харилцах үйл хэрэгт зуучийн үр гүйцэтгэдэг гэж Оросын элчин сайд Крупенский мэдэгдсэний дагуу шалгаж, Бинтван өргөөд маш хэцүү байдалтай байгаа. Бээжинд буцаж очихыг хүсдэгч монголчуудын өшөө хонзонгоос айгаад байгаа гэж дүүн хятадуудад дамжуулсныг тогтоожээ. Түүнчлэн Бинтван халахын ихэс дээдэс энгийн ард олны дунд Оросын эсрэг санаа бодол түгээж хятадын талд нууц мэдээлэл дамжуулдаг хэмээн Оросын тагнуулч Жамцараано түүнийг хоёр нүртэй хэмээн баталсан байна. Бинтванч өөрийн зарим үйлдэл ил болсныг цагаатхан хаант Оросын бүрэн эрх төлөөлөгч Кростовецэд гэр бүлийнхэн нь өвөр Монголд үлдсэн. Түүний улмаас хятадуудын бүрэн эрхшээлд байгаа учраас тэдэнтэй эвдүүгээ ололцох хэрэгтэй хэмээн хэлж байжээ. Иймд Оросууд илүү шийдмэг алхам хийж Бинтван болон хамсаатнуудыг нь баривчлахыг эрмэлзэн Богд хаан дөргөх бичиг барьж байв. Удалгүй Бинтван нас барсан бөгөөд энэ нь Оросын тусгай албаны үйл ажиллагаа байж болох талтай. Анх шашны номлогчоор ирээд улмаар худалдааны ажилд авахар эрхлэн Монгол нутагт олон жил болж мэргэжсэн Ларсны үйл ажиллагаа хаант Оросын дургуутслыг хүргэж байв. Ларсын хүрээнээс эрэхтэй Оросууд Монгол цэргийг сургаж, хаврын ихээр өвөр Монгол дахь хятадын суурин газруудыг довтлох төлөвлөгөөтэй байна. Хятад Монголын мөргөлдөө Монголын ялагдлаар төгсөх нь ойлгомжтой. Харин Чингвэл тэд хаант Оросын тусламжийг хүсэх болно. Мөргөлдөн хятадын хэлд авахд хүрвэл Оросууд хятадыг дайрахад хүргэх болно гэж мэдээлж байсныг 1913 оны 3 дугаар сарын 11-нд Оросын тагнуулын алд мэдсэн байна. Хятадын тусгай албанд ажиллаж буй Ларсны тухай элчин сайд Крупенский, Ларсан бол Монголын асуудлаар Оросын хувьд дайсагнсан ажиллагаа явуулж байгаа тул түүнийг сэжиглэхгүй байж чадахгүй. Түүнд итгэх ямар ч үндэслэл байхгүй. Тэрч байтугай түүний эрхэлж буй худалдаа зуучлалын хувьд ч хамгийн сөрөг мэдээлэл бидэнд ирсээр байна. Энэхүү шудраг бус хоёр нүртээс холхон байхыг монголчуудад анхааруулах хэрэгтэй. Энэ тухай хүрээнд буцахын өмнө цэцэн ханд анхааруулж байсан. Мэйлэрч гисэн Богдын засгийн газрын гишүүдэд ятхан хэлэх хэрэгтэй хэмээн бичиж байв. 1912 онд Монгол-Орос хоёр улсын хооронд гэрээ байгуулагдах үед нийслэл хүрээнд дэх Орос-Азийн банкны төлөөлөгч асан засгийн газрын зөвлөх гээгдэх Москвит нь Богд хааны ордонд нилээд нэртэй нөлөөтэй Цэрэмпилов нар Оросын тусгай албанд зүтгэж байв. Москвит нь өргөө дэх орчуулагчийн сургуульд суралцсан худалдаа 8-ны ажил эрхлэн Монгол нутагт олон жил суусны хэрээр Кростовецэс нөхцөл байдлыг шинжлэх даалгавар авч нууц мэдээлэл тогтмол өгч байсан бол ордонд нэр нөлөөтэй Цэрэмпилов хутагтын ойр дотны хүмүүстэй нөхөрлөх замаар Оросын бодлогыг тулгаж байв. Монголын олон ихэс дээдэс энэ хүнд өртөө байжээ. Цэрэмпилов Кростовецийн Петербургээс авчирсан бэлэг сэлтийг гардуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн нийслэл хүрээний цагдан сэргийлэх газрын дарга нь Түмбаяр гүнгэгч Орос хүн байсан. Оросын тусгай албаны ажилтан байв. Монголын асуудлыг сайн мэддэг хүний хуваар Хитров 1913 онд 3 этгээдийн хэлэлцээрт Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав. Гэвч хэлэлцээр эд явагдаж байхад өвөр Монголоос ирсэн Цахар Түмд иргэд Оросын шууд заавраар засгийн газрын зарим сайд түшмэд өвөр Монголыг нэгтгэж нэгдмэл улс байгуулах байр суурьнаасаа ухарч эхэлсэн байна гэсэн мэдээ сонсож байр суурь өөрчлөгдсөний гол буруутан нь сайн ноёнхан Намнансүрэн, Чинван ханддарж нар хэмээн үзэж тэднийг баривчлахаар хувилдаан зохиосныг Оросын тагнуулууд мэдэж Оросын консулын хэрэг эрхлэх газрын дарга Хёнин Монголын засгийн газарт эдгээр хувилдагчдад хатуу хяналт тавихыг анхааруулсан байна. Хаант Оросын хилийн комиссар Хитров Монголын талтай хамтран ажиллахын зэрэгцээ Монгол нутагт улс төрийн төдийгүй эдийн засгийн тандалд судалгаа хийж байсныг дотоод яам тодорхой хэмжээгээр мэддэг байв. Тухайлбал 1912 оны 4-р сарын 14-нд Ортог харуулгын газар алт хулгайлан малтсан Орос хүн хэн болохыг тогтооход Александр Дмитриевич Хитров гэсэн нэрийн хуудсыг нааж Хяактын хилийн комиссар хэмээн хавсарган танилцуулж байв. Энэ үеийн Монгол улсын тагнуулын байгууллагын үйл ажиллагаа үндсэн 3 чиглэлтэй байжээ. Үүнд Хятадын талаас
Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч түрэмгийлэх бодлого барьж байсантай холбогдсон манай тагнуулын албад Хятадын чиглэлд нэлээд хатуу шийдэмгий үйл ажиллагаа явуулж байсан бол Оросын чиглэлд харьцангуй ойр хамтын ажиллагааны шинж чанарыг агуулж байна. Учир нь монголчуудын тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийн гол тулгуур нь хаант Орос болж байна. Бусад орны хувьд Монгол үндэстний нэгдмэл улс байгуулах гэсэн хүсэл эрмэлзлэл нь Орос хятадын эсэргүүцэлтэй тулгарч эхлэмэгц Богдын тагнуулын албад 3 дахь орнууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулсан юм. Энэ нь Монголын талаас шинэ холбоотонтой болох улс төрийн дэмжлэг авах эрэл хайгуулын шинжтэй явагдсан бол их гүрнүүдийн хувьд Төв Азид байр суурин бэхжүүлэх хүсэл сонирхлоор нөхцөлдөж байжээ.